За юу цанзаруулсан орой минь төргий дахин нэгэн бичлэгээрээ та нартайгаа уулзж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд та нар мэдж байгаа ох би нэг гоё юм худалдаж авахаараа ч юм уу те нэг шинэ юм гоё аюу гоё өөртөө гоё гэж бодсон зүйлээ онгойлгох болохоор би та нартайгаа хамтдаа нээж үздэг шүү дээ те. Энэ удаад бол хэдүүлээ Samsung Galaxy S20 Ultra 5G гэдэг загварын утсыг нээж үзэх гэж байна. Introducing Galaxy S20 Ultra. Энэ утсад үндсэндээ 4 сарын өмнө нээлттэй хийсэн байгаа. Great pleasure to introduce the brand new Galaxy S20. Миний амьдарч байгаа газар сарын өмнө нээлттэй хийсэн. Тэгээ энэ утсыг бол би өөртөө худалдаж авсан. Урд нь бол Galaxy Note 9 загварын утсыг барьдаг байсан. Яг одоо энэ дээрээс бичиж байгаа камер бол яг одоо Note 9 байгаа. За тэгээд шив шинхэн утсаа бүгдээрээ онгойлгож үзчихье гэж бодож байна. Galaxy Samsung S20 Ultra 5G гэдэг утас байна. За тэгээ бүгдээр нээж үзцгээе. За утас маань гаднаасаа бол ерөнхийдөө иймэрхүү харагдаж байна. Яг ийм том хайрцагтай 6.9 инч гэж байгаа. Бас нэлээд том утас. Миний Samsung Note 9 жишээлбэл 6.7 инч байдаг байсан бол одоо энэ бол 6.9 бүр 2 инчээр 0.2 инчээр томорсон гэсэн. За гаднаасаа бол нэг юм. Тэгээд ерөөсө хайрцаг савтайгаа задлаагүй байгаа. За тэгээд энэ хажуу тал дээр жишээлбэл Samsung Galaxy S20 Ultra 5G гэдэг дахиад энэ нэг бичсэн байна. За ингээд жоохон ойроос бас харуулчих. Тийм ээ. За онгойлгоцгоё. За ингээл энэ юуных нь энэ наалтыг бол баг ингээл гараараа ингээ онгойлгочих болж байна. За энийг бол хаачлахгүй бол болохгүй юм шиг байна. За бидний зараасаа бүгдээ одоо онгойлгож үзчихье. За S20 Ultra гэж байгаа шүү дээ. Вау. Үгүй ямар том юм бэ? 6.9 инч гэснээр үнэхээр мэдэгдэж шүү. Амар том байна. Яа бүр халууцчлаа. Шинэ юм онгойлгох болохоор л ингээл халууцаал. Сэтгэл хөдлөл. За энд юу байна гинэ? За энэ дээдэлтэй энэ нэг хайрцаг нь шууд гарч ирж байна. За энэ дотор бол нэг танилцуулгын номнууд нь байх шиг байна. Харъя. За Quick Start Guide гэнэ. За энэ бол надад бол хэрэггүй баха. Угаасаа Samsung-ийн хэрэглэгч учраас энэ бол надад хэрэггүй байх. Гэхдээ нэг дараа нэг харъя гэж бодож байна. За энийг ингээ буцаага хийчихье. Буцаага хийчихье. За энд бол нэг SIM карт онгойлгодог жижигхэн зүүн байж байна. За энийг бол маш сайн хямгадах ёстой. Энийг бол байнга хайдаг учраас хайж алга болгодог учраас энийг бол сайн хямгадах ёстой гэж бодож байна. За утас маань энэ чинь ингээ байж байна. За утасаа хэдүүлээ гаргаж авч үзнэ. Вау. Оо гайхалтай нэраа. Хинэ одоо бүр шил төл юм аа шин. Яа ингээ барихад бас нэлээд том биш үү энэ хараа. Харж байна. Бас нэлээд том байна. Би ч бас нэлээд том гартай юм шүү дээ бас. Амар том харагдаж байна. За ард нь бол энэ бол нэг камер нь амар олон 3 4 шиг юу лээ? 4 шиг камертай болчлоо. Тийм 100 дахин татдаг гэдээ одоо лаглаг юм яриад байгаа шүү дээ. Тэрийг хэлүүлээ бас тэгж аваа үзнэ. Run. За артлаасаа бол ингэж харагдаж байна. Артлаасаа. За утсаа ингэж энэ чинь ингэж авчи. За тэгээд өөр хайрцагт нь юу байна вэ гэхээр за энэ бол Samsung гэсэн нэг цаас байж байна. За тэгээд нэг цэнэглэгчнийх нь адаптер нь гарч ирж байна. Энэ бол нэлээд гоё шинжилсэн хувилбар маш хурдан хугацаанд цэнэгээ шахдаг байх ёстой. Би бол тэгж унссан. Fast charging гэж байна. Super fast charging гэнэ. Маш хурдан ингээ шахдаг ийм цэнэглэгч адаптер нь бол байж байна. За тэгээд үргэлжлүүлээд энэ ч энэ хайрцагын дотор нэг ийм жижигхэн юм гарч ирж байна. Энэ хараа. Энд гэхдээ яг энэ бол яг юу ч биш юм байна. Зүгээр л зай бөглөж байгаа юм дөрвөлж хэсэг байна. Энд гэхдээ яг энэ бол яг юу ч биш юм байна. Зүгээр л зай бөглөж байгаа юм дөрвөлж хэсэг байна.
За тэгээд энэ юу вэ? Энэ бол мэдээж цэнэгчийнх нь кабел одоо юу нь байх гэж бодож байна. Залгуур утас тийм ээ, USB залгуур байх гэж бодож байна. За тийм байна. USB залгуур. Энэгээр бол цэнэглэн, утсаа цэнэглэн. За тэгээд компьютертойгоо бас холбоно. За тэгээд хамгийн сүүлд нь энэ бол нэг чихвч нь гарч ирж байна. За энэ чихвч нь бол ерөнхийдөө AKG брендийн чихвч байна. За ер нь бол нөөц цаагуур дээр бас намайг бас анх худалдаж авч байхад бас AKG-ийн чихвч байдаг байсан. Тэгээ энэ удаад бол бас AKG-ийн чихвч байна. Гэхдээ надад AKG-ийн чихвч надад амар таалагдсан. Айгүй гой цэвэрхэн дуурдаг, чих өвдөгдгүү, хамгийн гол нь чих өвдөгдгүү, удаан сонсгож чих өвдөгдгүү те. Айгүй дажгүй чихвчнүүд байдаг. Энэ удаад бас аз болж те AKG-ийн чихвч бас дахиад ирсэн байна. За тэгээд энэ чихвчнийх нь энэ нэг кабел нь айгүй арай өөр болсон байна. Айгүй зузаан болсон байна. Яг тэгэхээр энийг нэг орооцолдуулахгүй тулд энийг айгүй зузаан хийсэн байна. Энэ бас надаас маш их таалагдж байна. За тэгээд ийм AKG-ийн хоёр ширхэг чихвч байна. Тэгээд энэ кабел нь бас нэлээд урт зузаан болсон байгаа та нар харж байгаа. Тийм тэгээд энэ нэг чихвчний оролт нь цэнэглэгчтэйгээ яг адилхан оролттой болсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө цэнэглэнгээ чихвчээ бас давхар сонсно гэдэг ойлголт бол байхгүй болсон. Заавал тусдаа адаптер хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр адаптер худалдаж авах бас шаардлагатай болж байна гэсэн үг. Ер нь гэхдээ сүүлийн үеийн iPhone-ууд ч гэсэн бүгдээрээ тийм болсон шүү дээ, тий. Заавал хуучин нэг цэнэглэнгээ ингээд чихвчээрээ юм сонсдог байсан бол одоо бол тийм ойлголт ерөөсөй байхгүй болсон. Эсвэл нэг адаптер худалдаж авна, эсвэл Bluetooth чихвч юм уу, тий. Тиймэрхүү Bluetooth-ээр холбогддог чихвч хэрэглэх ёстой болсон байгаа. За яг тэрний адилаар энэ утас бол ерөнхийдөө яг тийм болсон байна. Тэгэхээр Bluetooth чихвч юм уу эсвэл адаптер худалдаж авах бас шаардлагатай болж байна. Хэрвээ би зүгээр цэнэглэнгээ дуу сонсъё гэж хүсэх юм бол тийм ээ. За тэгээд энэ ч ингээд чихвч нь байж байна. Чихвчнийх нь хажууд бол мэдээж энэ нэг запас зөөлөвч нь байна. Хоёр ширхэг бүрдэн, хоёр ширхэг бүр нарийнхан ийм дөрвөн ширхэг ийм запас зөөлөвч нь бас ирсэн байна. Энэ камераман гэхдээ бас гоё харагдаж шүү. За тэгээд бүгдээрээ артлынх нь хуулгыг авцгаая. За энэ юм шинэ юм хуулах мэдрэмж, хуулгыг авах мэдрэмж бол өстой гайхалтай шүү дээ. Nice. За энэ нүүрэн дээр нь бол энэ наалт байгаа юм байна. Энд ихтэй айгүй гоё цэвэрхэн наадсан юм байна. Энийг одоохондоо би нэг шилэн нэг нүүрний наалтанд загтсан байгаа Amazon-оос. Тэгээ тэрийг эртэл бол энийг хуулаад хэрэггүй байх гэж би бодож байна. За тэгээд асааж үзвэл яаж юм. Вау, Samsung Galaxy S20 Ultra 5G Android гэнэ. Барихад ихтэй айгүй гоё юм байна. Яг айхтар гулгаад авахгүй мөртлөө айгүй гоё гартаа айгүй эвтэйхэн айгүй айтайхан юм байна. За би бол ерөнхийдөө англи хэл дээр тавьчих гэж бодож байна. За United Kingdom дээр нь тавьчих. Samsung-ийн бас нэг сөрөг тал нь гэх юм бол үнэ жоохон алддаг тий, та нар бүгдээрээ мэдчихэж байгаа. A few moments later. За тэгээд дэлгэцэн нь бол нэг иймэрхүү харагдаж байна. Тэгээд яарлаа. Энэ аппликейшнуудынх нь юу нь бас icon-нууд нь бас айгүй том харагдаж байна. Энийг бол бас жижигсгэж бас болох байх гэж бодож байна. Wallpaper. My wallpaper. За тэгээд өнөөдрийнхөө unboxing бичлэгийг энэ хүрээд өндөрлж байна. Өнөөдөр хэдүүлээ Samsung-ийн Galaxy S20 Ultra 5G гэдэг утсыг хэдүүлээ задлаа. Тэгээд бичлэг таалагдсан бол бүгдээрээ subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд дараагийн unboxing бичлэгээр уулзлаа. Түр баяртай.